байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Эрдэнэт шүдний эмнэлгийн эмч Бууган Жаргал байна. Өнөөдөр амны хамгаалтын капын талаар товчхон мэдээлэл өгье. Амны хамгаалтын кап нь ерөнхийдөө хоёр төрөлтэй. Нэгдүгээр спорт хамгаалалт. Бүхэл бөмбөг, сагсан бөмбөг, тулааны урлаг зэрэг дөргөл цохилт ихтэй спортоор хичээлдэг хүмүүс зайлшгүй шаардлагатай. Үүнийг зөвснээр шүд гэмтэг, хугарах, эрүүн болтрох зэрэг эрсдлийг бууруулдаг. За хоёрдугаарт хавиралтын эсрэг кап. Энэ нь болохоор зарим хүмүүс шөнө унтаж байхдаа шүдээ хавирдаг. Энийг шүдээ хавирах эмгэг буюу бруксизм гэдэг. Шүдээ хавирснаар палын илэгдэх, шүдийн эмзэгших, эрүүний үе болон булчингийн чангарлыг үүсгэдэг. Капыг зөөснээр эрүүний үеинд очих ачаалал болон шүдийг хамгаалдаг. Товчхондоо бол гэмтлийн кап нь болохоор гаднаас учрах гэмтлээс хамгаалдаг. Хавиралтын кап нь болохоор дотоод ачааллаас шүдийг хамгаалдаг. Эмчийн хяналтанд өөр тохирсон хамгаалтын капыг хийлгүүл илүү үр дүнтэй манай эмнэлэгт бүх төрлийн кап хийгдэж байна.